За сайн бацгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. My Hero Academy-ийн 4-р ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Бакуго эцэст нь ялж чадах юм болов энэ хоёрын тулаан юу нь юу болох юм болоо та нар сонирхож байна уу? За энэ ангид All for One-ийн өнгөрсөн амьдрал гарнаа. Төрөхдөө ихэр байсан дүүгийнхэн бүх шимт хичээлийг сороод дүү нь бие муутай жижигхэн төрдөг. Ахан төрөх үедээ ээжийнх нь хүчийг булааж авдаг. За ээжээсээ булаасан хүчээрээ хүүхэд байхасаа эхлээд хүмүүсийг галж хүчийг нь булаасаар ирсэн. Дүүгээ зодсон ч гэсэн хажуудаа авч явсаар л байсан. Хаяхгүй л байсан гэсэн үг. Дүү нь бичиг хүсэг мэдэхгүй учраас манга зураг харж баатруудыг шүтээд би баатар болмоор байна гэд хэлжээс ахынхаа нэргэд за ах нь бол хорвоо дэлхий дээр чадвартай хөхөд төрлөө тийм чадвар байна гингүүт тэр хүмүүсийг очиж алж хүчийг авчаад ирдэг байсан. За тэгээ нэг өдөр дүүдээ тохирох хүч олсон гэ тэр хүчээр өчтөг дүү нь үнэхээр авахыг хүсэхгүй байсан. Гэхдээ угаасаа сонголт өгөхгүй авч байгаа. За тэгээд дүү нь өрөөндөө төгжөөтэй байх үед нэг куда нэгэн нийтийн төлөөгийн хоёр дахь салгамжлагч хамтрагчтайгаа хамт орж ирээд тэд хамтдаа зүгтдгаа тэр газраас. За тэр үед нь All for One яг ардаас нь хөөж таарад дүү минь надад үнцэнтэй. Гэхдээ надтай хамт байхгүй бол би түүнийг алчхнаа гэд юусоо хормын төдөд тусгай ичдэг. Үнэхээр хэрцгий энэ үйл явдал. За тэгээд цуг байсан кодороо тухайн үед цус нь ингээд урсаж орсон. Ер нь бол чадвар дамждгийн штэ. Үс идэд дамждагтай адил гэсэн үг. За та бүхэнд нэг тайлбар явуулъя. Йочигийн чадвар нь болох тэрэ юу вэ гэхээр төрөхдөө биеийн сул байсан солоод түүний төрөлхийн чадвар нь маш сул байсан. Тэр нь энерги хоригдлуулах. За All for One-ийн өгсөн чадвар нь болох тэрэ хүч дамжуулах. Энэ хоёр нь нийлээд нэгэн нийтийн төлөө үүссэн. За ерөнхийдөө бол ингээд нэмэлтээр чадварууд нь ирснээр дараагийн хүнд уламжлагддаг л гэсэн үг. За All for One-ийн хүч бол чадвартай хүмүүсийн хүчийг нь булаах, дэмүүн шилжүүлэх. За кода бол хоёрдугаархийнх нь болох тэр объект эсвэл хүний хөдөлгөөнийг хурцсах, удаашруулах, чиглэлийг нь өөрчлөх зэрэг хүчтэй. За Midoriya-гийн үед болох тэр энэ нэлээд хөгжөөд ирсэн гэж харагддаг. За ингээд буцаад хамтрагч нь ингэж байгаа кодад чамд ингээ хоёр чадвар байна гэсэн чинь нөгөө залуутай уулзсан үеэс хойш хоёр чадвартай болсон гэдгээр нь гадралж исэн. Тэгээ ерөнхийдөө яаж зохицуулахаа ч гэсэн мэдэж авсан. За ах нь бас үүнийг ингээ гадарлаад кодог алхаар ирсэн. Яагаад гэвэл дүүгээ алах үед нь хүч нь биед нь орж ирээгүй. Тэгээд кодакаж алхаар болж байгаа юм. Тэр нь дараагийн хүндээ дамжсаар, дараагийн хүнийг болох нь дамжсаар ингээд All Might-ийн үе тулалдаг үе хүртлээр ирж байгаа маа. За тэгээд дүүгийнх нь хүч нь ерөөс огт булаагддаггүй, шилждэг. Тэгээ All for One кодатай ойр байсан бүх эмэгтэйчүүд хүүхдүүдийг мөн алсан. Яагаад гэвэл тэр хүчин дамжчих тий. Дээрээс нь дүүг нь авч явсан учраас өшөөгөө аваад ингэж хариуг нь барьсан байдаг. Үнэхээр хэрцгий хүн байгаа даа байхгүй юу гэхээр. За тэгээд All for One одоо үед тулаанд ирэхэд Бакугог кода гэж орилж байгаагаар энэ анги эхэлдэг. Тэгээ All for One дотор бүх хүчээ чөлөөлөд маш том биетэй болоод Бакуго руу дайраад цаашлаад томороо руу очихоор төлөвлөөд явж эхэлнэ. All for One-ийн урд хүлээж буй Бакуго руу явж эхлэхэд нүүрэн дэлбэрнэ. Бакуго болох тэрэ дэлбэрдэг хүснийхэн гадуур энгийн хөлсөөр бүрхээд дэлбэсэн байдаг. Ухаан гэж амар байгаа зү. За тэгээд тулалдаад ерөөсөө Бакуго өстөд битүүл дэлбэлж байна. Тэгээ хамгийн эцсийн цохилтоо багшийнхаа өгсөн төхөөрөмжийн хамт хийхэд All for One болох тэрэ тэр чигээрээ дэлбэрчж байгаамаа. За яагаад ийм хурдан дэлбэрж байгаа вэ гэхээр өмнөх тулаануудаас авсан бүх тэр зүйлсүүд нөлөөлж байгаа гэсэн үг шүү. Ингээд тий ерөөсөө хүч нь нэлээд багассан байсан гэсэн үг. За тийм учраас ингээд дэлбрээд газар унах үедээ All for One жоохон хүүхэд болчихсон байдаг. За тэгээд мөлхөө томороо руу явж идэг. Томороо руу очих юм бол ингээд би хүчтэй болж чаднаа гэж явж. Тэгэхээр урд нь Бакуго арай ч тогтож гарч ирээд багшаагийн хэлсэн үгийг сандаг. All Might талах дээрээ All for One-тай тулалдаад гимтэх тусмаа залуучнаа. Тийм учраас чи түүнийг устгах гэхэд за All for One-ыг дэлбэлээд за тэгээд эцэст нь галанд шатаад ингээд ууршин алга болт юм. Ингээд энэ нэг тулааны эцэст ингээд All for One-ыг аллаа штэ. Бүхэл бүтэн 8 дахь сизнээр All for One өглөө. За Бакуго газар тунаад үлдснийг нь үлдээлээ шүү Midoriya гэж хэлээд энэ анги дуустдаг. За үнэхээр гайхалтай тулаан байлаа. За юу гэж хэлэх вэ те? Үнэхээр хөрсөн хүлээсэн дайсан эцэст нь өглөө шүү те. Дараагийн ангиараа дараа 7 хоногт уулзцаая. Баяртай.